Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой сүүл үед ихээр асуулт ирэх боллоо. Энэ ямар асуулт вэ гэхээр 12 дугаар ангид төгсөх гэж байгаа сурагчид маань компьютерийн програм хангамжийн инженерчил гэж мэргэжил ямар учиртай юм бэ? Програм хангамжийн инженер гэж юу вэ гэдгийг надаас ихээр асуухаар боллоо. Тэгэхээр та бүхэнд энэ хүсэлтийн дагуу дараах хариулт болгож энэ бичлэгийг хийж байна. За ерөнхийдөө бол програм хангамжийн инженерчлийг ярихаас өмнө хэдүүлээ суур ойлголтыг та бүхэндээ өгье. Машин гинээр тайлбарлая. Одоо бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа бүх дижитал төхөөрөмжүүд, тоон төхөөрөмжүүд, ухаалаг төхөөрөмжүүд тэдгээр нь бүгд өөрийн гэсэн програм хангамж үйлдвэрлэлийн системтэй байдаг. За тэгвэл энэхүү төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн үйлдвэрлэлийн системтэй байдаг гэж түрүүн би хэлсэн. Энэхүү үйлдвэрлэлийн системийг бид нэр софтвер буюу програм хангамж гэж нэрлэдэг. За тэгвэл одоо бидний ашиглаж байгаа компьютер бол хоёр хангамжаас бүрддэг. За эхнийх нь болохоор софтвер буюу програм хангамж. Програм хангамж нь бол бид нэр гараараа хүрээд барьж мэдэрч болохгүй ийм энгийн зүйл байдаг. Харин техник хангамж буюу хардвер нь бидний гараар барьж болдог физикийн бодит төхөөрөмжүүдийг компьютерийн техник хангамж гэж нэрлэдэг. Сүүлийн үед хүмүүс ихээр компьютертой график карт нэмж авах, шуурхаас анх хойно нэмж авах, сетап хэрхэн босох вэ гэд yan төрөл бүрийн асуудал тулгуурдаг. Энэ бол ерөөсөө хардвер буюу одоо компьютерийн техник хангамжтай холбоотой асуудлууд юм аа. За тэгвэл бидний хамгийн чухал компьютерийн софтвер буюу софтвер инженеринг. За өөрөөр бол програм инженеринг гэж нэрлэж байгаа. Програм хангамжийн инженерчлэл маань юу гэдэг болохыг та бүхэндээ тайлбарлая. За ерөнхийдөө програм хангамжийн инженерчлэл энэ мэргэжлээс суралцах хүмүүс маань ажлын байран дээр гараад програм хангамжийн дараах зүйлүүдийг хийнэ. За жишээлбэл програм хангамжийг шинээр зохиохдоо төлөвлөн нэгдүгээр планинг буюу төлөвлөн. За дараа нь анализ буюу одоо нэгсэндээ дүн шинжилгээ хийн. За мөн дизайн буюу тухайн програм хангамжийн загварыг гаргана. Дүн шинжилгээнд дээр тулгуурлаад за мөн програм хангамжаа хөгжүүлэх буюу development хийн. За дээрэс нь програм хангамжийг implementation буюу хэрэглээнд нэвтрүүлнэ. За хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө тестинг буюу туршина. Туршсны дараагаар validation and verification буюу шалгалт одоо шинжилгээг явуулна. Хэрэглэгчд очихоос өмнө. За ингээд сүүлд нь програм хангамжийг хүмүүсийн гар дээр очсны дараагаар maintenance буюу засвар үйлчлэгийг хариуцдаг. Энэ мэргэжлийг софтвер инженеринг гэж хэлдэг. Тэгэхээр софтвер инженеринг хийж байгаа хүмүүс маань болохоор програм хангамжийг бичихийн тулд төрөл бүрийн програмчлалын хэлийг ашигладаг. Машин гинээр бол C, C нэмэх, C#, Java, Python за тэгээд бусад програмчлалын хэлүүдийг ашиглаж програм хангамжийг бүтээдэг гэсэн үг. Програм хангамжийн инженерчлэл мэргэжлэр Монгол улсдаа ихтэй сургууль төгсөөд гадаадд бол бүрэн ажиллах боломжтой. За инхийн тулд мэдээж програм бичих ур чадвартай байх хэрэгтэй. Дээрээс нь англи хэлтэй байх ёстой. За тэгвэл 2024 оны 5 сард Америк нэгдсэн улсын ажил олгогч байгууллагаас гаргасан дүн мэдээлэл байгаа юм байна. Энэхүү дүн мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. Энэхүү дүн мэдээлэл дээр нийт 6 чиглэлээр бол програм хангамжийн инженерчлэлээр сураад төгссөн хүн бол ажиллах боломжтой. За эхний баг нь болохоор анхны шатанд тухайн ажлын байран дээр очсон мэргэжилтэн одоо програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн хүн маань авах цалин. За дараа нь болохоор одоо нийт жилийн дундаж цалин байна. За энэ маань мэдээж туршлагатай болсон хүн маань 2 дахь багны дагуу цалин авна. За 3 дахь нь болохоор энэ Америк нэгдсэн улсын ажил олгогч байгууллагаас эхний 10-т орж иж байгаа цалингийн хэмжээсээр дүгнсэн жилийн дунд цалин юм байна. За жишээлбэл компьютерийн программер буюу одоо компьютер программер буюу компьютерийн программист мэргэжлэр дөнгөж ажлын байран дээр орж байгаа ажилтан маань жилд $64,700 цалинтай ажиллана. Харин туршлагатай болсон ажилтан маань жилийн дунд чинь $103,640 болно. Харин туршлагатай болоод ирэхээр таны цалин бол мэдээж $162,090 болно гэсэн үг.
За үүний дараагаар одоо компьютерийн системийн шинжээч мэргэжлэр бол $60,865 ажиллах боломжтой. Дөнгөж одоо ажлын байран дээрээ гараад харин ажлын байран дээрээ гараад туршлагатай болсны дараагаар жилийн дунд цалин $111,960 болно. Харин туршлага өндөртэй ажилчид маань $166,030 цалин авах боломжтой. За тэгвэл одоо Монголд ихэнх програмын инженерчлэн хийдэг ажил маань болохоор бас веб хөгжүүлэгч гэсэн веб девелопер гэсэн мэргэжил байгаа. Энэ мэргэжил маань ажлын байран дээр төрүүлж гарсан дөнгөж одоо орсон хүн маань жилд авах дунд цалин нь $57,174 авдаг. Харин туршлагатай болоод ирэхээр жилийн дунд цалин маань $98,790 болно. Бүр туршлагатай хүн бол одоо жилийн дунд цалин нь $162,870 болдог байх нэ. Тэгэхээр энэ цалингийн өсөлтөөс би та бүхэнд юуг илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхээр Монгол улсад төгссөн бакалавр буюу одоо нэгсэндээ ихтэй сургуулиуд төгссөн програмын инженерчлэлээр төгссөн хүмүүс бол гадаадд очоод гадаадын буюу одоо дэлхийн хэмжээний цалингаар тухайн орны хэмжээний цалингаар цалинжих боломжтой юм шүү гэдгийг та бүхэндээ танилцуулж байгаамаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ програмын инженерчлэл мэргэжлийг тайлбарлалаа. Програмын инженерчлэл мэргэжлийг бол товч дүгнээд хэлэхэд энэ мэргэжлээр төгсөж байгаа хүмүүс маань болохоор ерөөсөө дижитал төхөөрөмжн дээр юу л ажиллаж байна, тэрийг бүгдийг нь ажиллуулах програмыг бичдэг программист буюу компьютерийн програм бичдэг хүмүүс, мөн веб хөгжүүлэгч хүмүүс, мөн систем хөгжүүлдэг хүмүүс, өгдөн сангийн админ хийдэг хүмүүс, бүр нарийн ярих бол компьютерийн системийн шинжээч хүмүүс, мөн дээрэс нь тухайн програмын туршилтыг хариуцдаг чанарын менежер хийдэг энэ хүмүүсийг компьютерийн програмын инженер мэргэжлэр төгссөн хүмүүс гэж нэрлэнэ. Тэгэхээр манай Монгол улсад энэ чиглэлээр бол төрөл бүрийн ихтэй сургуулиуд бол элст авдаг. Жишээлбэл шинжилгээ ухааны технологийн их сургууль дотор мэдээлэл холбоо технологийн сургуулийн компьютерийн шинжилгээ ухааны салбар дээр одоо компьютерийн инженерчлэлийн мэргэжлэр элст авж байгаа. Монгол улсын их сургууль хүртэл элст авдаг. Мөн дээрэс нь бусад хувийн ихтэй сургуулиуд хүртэл бас элст авж байгаа. Тэгэхээр таны мэдлэгт бяцхан нэмэр болох үүднээс энэ хүү мэдээллийг бэлтгэлээ. Танд таалагдсан бол та энэ хүү бичлэгийг Facebook-оор үзэж байгаа бол лайк, шеэр хийгээрэй. Харин YouTube-оор үзэж байгаа бол subscribe дарж лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа, баяртай.